явуулаа гэж байна. Hey, it's me. Хай өдрийн мэнд. За миний 2 дахь бичлэг орж ийн. Тэгээд өнөөдрийнхөө 2 дахь бичлэгээр бас нэгэн тэмдэглэлт үйл явцыг за энэхүү бичлэгэндээ буулгаж үлдээх зорилгоор за видео эхлүүлж байгаа. Тэгээд одоогийн байдлаар хүүхдээ авчаад за тэгээд оройн хүүхдийн төрс өдөр буюу хүлээн авалтан дээр дуулж өгөх ёстой. Тэгээд тэрнэлэн дуулчаад маргааш 10 сарын 1 буюу за манай ээжийн төрс өдөр болно. Тэгэхээр ээжийнхаа төрс өдөрт бэлэг сонгоно. За мөн энэхүү бичлэгтээ ээжийнхаа төрс өдрийг буюу тэмдэглэлт баярыг бичиж үлдээх зорилгоор за энэхүү видеог эхлэж байгаамаа. Тэгэхээр яг одоо гэрээсээ гарахаас өмнө бүгдээ үсээ янзалцгаая. За үсээ эндүүдийг дээш нь үсээ оолж байгаа. За тэгээ баг багаар буулгаад би үсээ эндүүдчдэг. Тэгээд ер нь тоглолт хүлээн авалттай үед аль болох өөрөө үсээ янзлаад явахыг хичээдэг. Тэр болгоо ер нь бол байнгын өсчөнд ороод иж амждаггүй. Тэгээд ер нь тэгээд өөрөө үсээ янзлаад сурчвал өөртөө хэрэгтэй зарим засалтанд таалагдахгүй гэсэн юм байхгүй. Тэгээд үсээ ингээ баг багаар ингээ буулгаад үсээ эндүүдэд ерөөхдөө бол хүлээн авалт тоглолт гарч орох хүчтэй ингээ үсээ байнгын эндүүддэг. За үсмэн байнгын гэмтдэг учраас би аль болох тэжээлийн тос маск түрх дуртай болсон тэгээд миний ус ерөөхдөө нэг айгүй бурчгал буюу долгионтой ч гэж ярих юм аа тийм өстэй шулуу яг шулуу ус бол биш тийм учраас байнгын эндүү хэрэглэх гэдэг юм аа. Хөдөө нутгуудаар ер нь тоглолтыг аваад ч гэсэн өөрөөсөө яслаад сурчвал хэрэгтэй байдаг. Яагаад тэгэхээр тэр болгоно нэг томын болон төрийн бүсд маань алдаад байдаггүй учраас яг одоогийн мэдлэг өөрөө үсэн ингээд баг багаар буулгаад янзлцдаг байгаа шүү. Тэгээд одоо үсэн янзлж дуусчаад тэгээд нүрээ бутаад өнөөдрийнхөө ажил гарна. Нүрээ бодно. Тэгээд миний арьсыг харж байгаа бол ерөнхийдөө би нэг эмзэг мэдрэмтгий арьстай айгу юм гардаг арьстай. Тэгээд тийм болохоор ер нь насан суртай бүтээгдэхүүнүүд их хэрэгэлдэг. Аль болох насан суртай бүтээгдэхүүн хэрэглэх гэж их үздэг. Тэгээд нэг хүн болгоноос ингээл асуудаг штеп. Нүүрэн дээр юм гараад та хамгийн сайн нь энэ ингээл хүн болгон зөвлөөж ярьдаг боловч тэр хүмүүс хэдий таарж байгаач яг би ингээл гоё юм байна гэж аваад хэрэглэнгүүт юу яадаг. Надад юуроос таардгүй. Тэр хүний бие физиолог өөр байдаг. Ялгаан л энэ байгаа юм л да. Тэгээд одоо болохоор би нэг ер нь айгүй гоё арьстай байжгаад гинт ингэж юм гарч эхэлсэн юм болохоор зааж 22 баяртагтай ч юм 1-р курс мөрсөн хаа үед тэгэж юм гарч эхэлсэн. Тэгээ минийх айгүй их гарч эхэлсэн. Яг энэ нэг нүүрний яг энэ хацар хоёр хацраар тэгээд энэ эрүүгээр ингэж гарч эхэлсэн. Тэгээд маш олон эмчилгээ одоо эмчилгээ хэрэглэсэн бүх юмыг хүртэл хэрэглэж үзсэн. Тэгээд ямар ч үр дүн үзүүлээгүй. Яг үр дүн бол үзүүлэх зарим нэгэн үнэтэй бүтээгдэхүүнүүд энэ төр чинь одоо үр дүн үзүүлээд тэгээд зөвхөн ингэ гаднаасаа цэвэрлээд ахаар ямар ч нэмэр авахгүй дотроосоо бас им тан уух хэрэгтэй мэлээ. Тэгээд яг тухайн үед тэгээ хэрэглэж байхдаа надад нэг экнес гэдэг баха монсоор зарагддаг. Тэр айгу таарж исэн шиг санагдаад идэх ямар олон жилийн өмнө тэгээд тэг нэг хэсэг гарснаа нэг хэсэг гайгүй алдсан байж байгаад сүүлийн одоо яг энэ жил нүрэн дээр айгу хэмбэр яг өмнөшгөө ингэж гарч эхэлсэн. Тэгээд одоо би харин мансын тэр юу гочч мас дээрээс очиж масын аль чимийн сангуу дээр зарагддаг тэр бүтээгдэхүүнийг ахиж авч хэрэглэе гэсэн ер нь бол бодолтой байгаа. Тэгээд айгүй хэцүү шттэ юм асуудалтай арьстай хүн ер нь нүрээ бодоход ч тэр тэгэл яг нэг арьсан дээр юм гарснаасаа болоод ерөөсөө нэг хүнтэй ярихад хүртэл хэцүү байдаг. Тийм болохоор юу яадаг. Аль болох хурдан хугацаанд дарж сайн бүтээгдэхүүн хэрэглэж хурдан хугацаанд даръя л гэж юу нь бол би боддгоо. За тэгээд нүрээ бодъё.
За нүүрэ будаад үсэн янзлаа дууссан. Одоо ирээдүг авна. Тэгээ ирээдүг авчаад тэгээд дуулах газар руу явна. За ярд гадаа ерөөхдөө аягүй хөтөн байгаа. Тийм учраас та хэд маань гоё дулаах хувцас өмсөд дулаа явбал Мянган лан гэдэг баха. Тэгээд дулаах хувцас өмсөрөө. За нөгөө нэг төрсөн өдрийнхөө дуулах газар ирсэн байна. Бид хоёр. Бид гороо. Наа хайцсан. За сайн бацхан уу. Анугийн вологыг үзэж байгаа хүмүүс гоё энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Та бүгдийн өдөр бүрэн гоё өнөж жаргалыг зөвнөсөн. Үдэш бүрэн сайхан зүйлийг угтсан байгаа үстэй. Тэгээ та бүхэн минь тэгээд асуудал их байна. Тэгээ жаргал зовлон байсан ч гэсэндээ жаргалын нэг тоолж яваарай. За тэгээд ийм байна. Нэгт гоё. Энэ бач энэ шиг. Ерөөдөө манай фракц бол ийм. Энэ үсээ нэг жоо ирч та. Энэ үсээ яа. Яхах. Тэгээд би нэг их хатантай нэг шивгчэнтэй. За яг андуураад хэлсэн шүү. За би тэр ингээд DIT-ийн студ. За манай студ болохоор шинэ жил хором бусад одоо арга хэмжээ зохион байгуулах одоо хүүхдийн төрсөн өдөр үсний найр гэх мэтлэн бүх юм дээр одоо хөтлөө дуулаад одоо юу хэрэгтэй байдаг бүх юм одоо энэ цомхон явж байгаа шүү бидэд. Энээс гоё олуулаа болоод айгуу гоё та хэрэгтэй юу байна, амьд хөгжим юу байна, дуучин хийн хэрэгтэй байна бүгдийг яах юм бол манайхаар дамжуулаад гоё бүр гоё тэр арга хэмжээ гоё өнгө оруулаад аялгау нэмээд тэгээ нэг баярсан шиг баярыг болгох гэж хичээдэг тийм студ байна. Тэгээ манайх 17 оноос хойш үйл ажиллагаагаа явуулаад одоо хүртэл сайхан явж байна. Тэгээд тэгээд юу наримчгүй. За би яг маагаас ганц юу авах гэж урлагийн үзлэгийн халтуураас авдаг. Нэрээ урлагийн үзлэгийн халтуур авдаг баг шүү дээ. Яг одоо ингэ ер нь бол бүхэл төрлийн бүхэл төрлийн урлагийн асуудлын юу вэ бүх төрлийн үйл ажиллагаанд битэд гой тусалт хэмжээд оролцож болдог. Тэгэнгүүтээ үнийн хувьд гэх юм бол битэд нэх амир үнийн яг нэг хэлээр 5 мөн танихгүй царайнууд л байна л т. Үнэхээр тэгээ нэг амир өнөр шитрас өнөр авахгүй нахад юусан. За өстөр. Нэг тийм үн аншгээл бүр тэдэн сая гэдэг аахгүй гой тохироод ойлголцоод явчих юм бол окей явж болно. Тэгээд яг өнөөдрийн үйл ажиллагааны гэх юм бол хүүхдийн төрсөн өдөр дээр ирсэн байгаа учраас бид хэд яг ингээд хүүхдэд зориулаад зам байгаа шүү. Тэгээд та бүхэн маань гоё хэрэгтэй болвол манай DIT гээд T студио гэдээ байгаа. Манай пэйж руу ороод гоё утсаар нь холбогдож болно. Энэ хүн рүү дугаар нас байгаа. Үлгэрийн бадрууд нэмэгдэхээр бүр гоё сүртэй болчдөг тийм манай. Тийм гоё том маскарад хувцастай гоё юм нэмэгчүүл аяга гоё болдог. Тэгээд бас нэг зүйл нэмж хэлэхэд ямар нэг үн байхгүй үнэн дээр ингээд тохирно гэхээр та хэд бити хамаагүй болгоорой. Бити ч бас хувц өмсөж хоол идэх хүмүүс байгаамаа. Хүмүүс нэг өөрсдөө л болж ивэл гэдэг шиг. Гэтэ яхаа гоё үт юм уу хүүхдийн төсөөдрийг хүн баярлуулна гэдэг шиг гоё шүү дээ. Эргөө буйн нэр баха. За тэгээд хэдүүлээ гоё маахтай хамтарч ажиллаад гоё баяраа гоё өнгө оруулаад аялгау нэмүүлээрээ DIT студ байна. Одоо бүгдээрээ тайзгаар хүүхдэд баярлуулахгүй бол жоохон цаг явчихлаа. За тийм яг гоо. За бүгдээрээ лайктараа subscribe тэгээд гонхоо дардсан шүү бас. За тэгвэл бүгдээрээ хэлцгээе. Нээс яасан бэ? Яг үеэс болтох гэж чинь дуучих. За яа бэ? Баярлалаа. Манай цэки. Яцаад эхлүүлчих. Яаж би эхлүүлдэг вэ? За эхлүүлч. За битээрийн хөлтөх бодол нөгөө нэг зураг тавьсан байсан чи асуусан байсан яасан адилхан юм бэ гэх. Манай төрсөн дуу байгаа шүү. Манай төрсөн дуу нөгөө нэг чамайг ер нь хүүхдэд аяа манай найзууд ерөөхдөө нөгөө жоохноор нь мэддэг аль 62-ийн нөө штэ 20 гарсан байх. Жоо одоо ерөөхдөө нөгөө 20 гарсан. Тэгээд битээр одоо яг ихчдүү гэхээс илүү найзууд шиг байдаг байгаа шүү. Би гоё зурагнуудаа инээ дараагаар ингээд оруулчихна заяа. За тоглолт маань эхлэх чинь доороос уулзцаа.
цахаг нээж зочиндөө хэлнүү хэмээн учраг баярын маань аа мөнх чанар ундраа их хоёроо та бүхний өмнө дуулчаад байгаа гэсэн. Тэгээд одоо яг хийх юм байхгүй. Тэгээд сая дуулж байгаа бичлэгийг хийгсэн боловч юусэн завтай нэг ширхэгч байсангүй. Энэ нэг гэрлнээс болоод ингээд гэрэл айгуу бага өгчиж магадгүй. За яг одоогийн байдлаар энэ гэрэл тэгээд эмтлийн өрөөний гэрэл байх шиг байна. За ингээд өнөөдрийн маань нэг өдөр ерөнхийдөө одоо ингээд дуусаж байна. Йоо энэ өсөд яа ийд. Тэгээд маргааш ээжийн төрсөн өдөр. Тэгээд ээжийнхээ төрсөн өдрөө юу вэ гэж би өөр нэг бодсон боболчиг бодол болж ирдэггүй. Өнөөдөр юу яасан штэ. Энэ бөгчний талаар хүмүүс айгүй их асуусан би гоё бичлэгийг оруулнаа заяа. Миний гар харагдаж байна уу? Энэ бичлэгийг оруулна. Нам нь одоо гарах гэж яг бэлтгэлээ хийж. Маргааш тэгээд ээжийнхээ төрсөн өдрийн хүрхэн цомхон тэмдэглэх санаа байгаа. Тэгээд бас хөөрхөн болох байхаа гэж бодож байна. Би тэгээд дараагийнхаа бичлэгээр ерөнхийдөө ASMR бичлэг оруулах юм уу гэж бодсон. Яагаад тэгэхээр нөгөө Монголын ASMR-ыг хүмүүс айгүй хийдэг хүмүүс айгүй бага байдаг. Тэгээ хийж байгаа заримдаа ингээд зогссон энэ төр байдаг учраас би оройд ер нь ASMR сонсч унтах амар туртай. Яагаад гэхээр хүнд тайвширлыг өгдөг. Тэгээд ер нь унтахгүй одоо нөгөө унтахгүй холжаад идэг нэг оройг болохоор маш сайн хүргэж чаддаг. Тийм болохоор би ер нь орой болгон ASMR үзэж унтахыг хичээдэг. Яна гадаа орчих шүү. Халаа нам таачиж. Тэгээд хичээдэг. Тэгээд дараагийнхаа бичлэгээр ер нь тэгж оруулах гэсэн бодол бол байгаа. Тэгээд бичлэгнийхаа санааг ерөнхийдөө ойр ойрхон оруулах гэсэн боловч юусоо яг одоохондоо амждаггүй. Тэгээ яг эдитлэлцч бас эдит хийж бас амжихгүй байгаад байгаа болохоор иймэрхүү байгаад шүү. Бид нар ер нь нөгөө нэг юу яадаг штэ. Тоглолтынхаа арын өрөөнд орж ирээд цоо салаад тэгээд хэрхэн юм хийдэг юм. Ингээд хэлсгүүж байгаа юм хичээлж байгаа юм гэрэлтэй юм. Тиймэрхүү тэгээд хүмүүс хэрэгтэй та хэд хэрэгтэй мэдээлэл аюул их хүргэх хичээдэг байгаа. Тэгээд за жоохон хөлөөдөж хичээдэг байгаа. Тэгэхээр ямар ч сан хүүхдийн төрсөн өдөр ч юм уу ямар нэгэн арга хэмжээндээр бид хийдэг бол урьж болж гин. Манай entertainment бол нэлээд одоо хүмүүст хүрсэн entertainment байгаа. Тэгээд хүүхдийнхаа төрсөн өдөр дээр бас урьж болж гин. Ямар нэгэн арга хэмжээндээр бас урьж болж гин. Энэ бол та хэдэд бас хэрэгтэй мэдээллийн нэг байх гэж бодож байгаа шүү. Орч Европ тий. Харих гэж байна. Юу чигээд? Харахгүй. Харих гэж юу? Багшин дээр яг харлаа юу? Класс яриа. Бодлоо яаж байгаа бид гурав ханаг газаргүй болчихоо багшин дээр. Түүгээрл бараадаад энэ хэвдаа нэг ингэсгээд дүүр тайлбарч гэж бодоодсон юм аа. Тэгээд бараадаад байж юм. Яг үндэ интхийн юм нэрээ. Ээжийн төрсөн өдөр. Happy birthday. Багшин дээдээ сувнаар боллоо. Яа. За хараад Маргааш. өчтөр арай хичээлээ тараа явж ирсэн өгд өнөө өглөө надтай таарсан дахиад. Өчтөр арай. Юу гэжгүй нэг л байсан юм аа. Кат зима карманд ижлээ. За энэ нэг юмрхүү. Багш Ямар их үү? Арай цагаар нэг юмрхүү.
За бид хоёр ээжтэй бэлэг аваад явж байна. Тэгээд ээжтэй юу авч өгсөн бэ гэхээр эмэгтэй хоёр ерөөхдөө нөгөө нэг өсөндөө, хунсандаа за тэгээд байр сарчилгаанд илүү их анхаардаг. Тэгээд ер нь бол ус сайхан болж ус сайхан гэхчээр бид хоёр ээжтэй нөгөө нэг жүжигчин гануухын гаргасан усны бүтээгдэхүүн авсан байна. Усны бүтээгдэхүүн ер нь би нөгөө өмнөх сая бас хэлсэн, өмнөх бичлэгэн дээр бас хэлсэн. Тэр нөгөө нэг ус байнгын эндүүдэх шаардлага гардаг. Тийм учраас усыг байнгын эндүүддэг учраас хуурайш гэмтдэг. Тийм учраас ийм эмчилгээний ийм гануухын ийм шампуныг авсан. Тэгээ шампун амжруулагч энтрийг авч ээжтэй бэлгэлэхээр бас юм. Ээжтэй ерөнхийдөө нөгөө усны долгионтой устэй учраас байнгын эндүү хэрэгэлдэг. Тэгээд аль болох эндүү хэрэглэхгүй хичээдэг боловч ер нь бол хөвчлэн эндүү хэрэгэлчээд байдаг. Тэгээд ийм усны бүтээгдэхүүн аваад тэгээд гоё эрүүлжтэй болоорой гэдэг гоё усны бүтээгдэхүүн авсан. Тэгээд жүүрөөр бит 2 сая бас торт авсан. Тэгээд одоо ээж рүүгээ орж тортоо өгöd бэлгээ өгөх гэж явна. Нэг би танд нэг мэлхөө. Яасан гэж? Ганаас нөгөө нэг би сая энэ дотор ганцаараа үлдсэн байсан шүү дээ. Анзаарсан уу? Анзаарсан. Тэгсэн чинь нэг хүнтэй таарад ямар хүнтэй таарсан бэ гэсэн чинь нэг хоёр залуу ирсэн баггүй над дээр. Тэгээд эрэнгүүтээ чи яасан хөөрхийн ингэнгүүтээ ганц хөсөө бариулчих гэдэг хөхгүй намайг. Тэгэхээр би ганц донтой мааш ингээд би бодсон. Тэгээ бодсон чинь тэгэн бодвол би чамд гоё эрзэн чихэр үгүй шиг гэсэн надад. Тэгэхээр нь би үгүй юу яриад байгаа солиороод гэсэн та эрзэн чихэр байна. Юу яриад байгаа чи одоо тэгээд заваарсан юм аа. Хөсөө бариулаад авсан. Хайртай боси чин түүе. Хайртай боси чин түүе. Хайртай боси чин түүе. За, манай ихнэр ингээд өнөөдөр 4 нас болж байна. 4 насныхан лаг үлээлэх гэж байна. За. Даавлэгрээ. Хүслээ шимж авлаа гэж. Аац. Happy birthday, you're so beautiful tonight. Info bells. Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday. За ээжийн төрсөн өдөр гоё болоод өнгөрлөө. Тэгээ яг нэг бичлэг хий гэж бодсон боловч нөгөө нэг юу яачлаа идэж уугаад өөрсдөө идэж уусаа бичлэгээ хийж чадсаггүй. Тэгээд дараагийн гоё видеон дээр гоё нөхөртөг амттай гоё анхны нарийнхаа тухай шүмсэл гоё өөрсдийнхөө тухай гоё влог буюу бичлэг оруулах болно. Баярлалаа. Сайхан амраарай. Гадаа орой болсон байна.